унд ахуйн улсын стандарт гэж байдаг. Сүүлийн одоо 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нийслэлчүүдийн сая 400 гаруй хүмүүсүүдийн ундны усны их булаг дээр цэцэрлэгт төрүүлэн барилга байгууламж барина гэд айгүй буруу шийдвэр гаргацсан. Аливаа улсын гол цөм үндэсний аюулгүй байдлын хамгийн гол их үүсвэр чинь ундны усны их булаг гэдэг. Энэ дээр хятадын барилгын компани 40 газар өгчөж байгаа байхгүй юу? Театр барина гэд. Энэ ерөөсөө тийм байж болохгүй. Энэ нийслэлийн удирдлагууд манай төр засаг ерөөсөө засгийн газар их хурл бол хатуу анхаарч энэ байр суурьтай засагчтай мэрэгжлийн хяналтын газрыг татан бодлоглаа гэд 21-22 оноос эхэлж энэ ажиллагаа бодлогоор явуулсан. 2008-9 онд энэ хятад улсын засгийн газраас 8 сая доллараар бүр манай улсад мэрэгсэн лаборатори байгуулж өгсөн. Энэ бол ерөөсөө тэр анханасаа олон улсын стандартад тохирсон учраас маш сайн лаборатори байсан. Одоо энэ дээр дандаа мэрэгжлийн бос улсуудыг ажилуулад ингэж болохгүй та нар.